Теле хичээлийг хүүхэд багчууд сурагчид үзэх давтах боломжийг олгох, теле хичээлийн агуулгыг сурагчдад ойлгуулах, хичээл хийх орчин нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд эцэг их асрах хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлж, тэдэнтэй хамтран ажиллаж, хичээлийн чанар үр дүн нэмэгдүүлэх зорилгоор теле хичээл эцэг их бидний оролцоо, захидлын уралдааныг амжилттай зохион байгууллаа. Захидлын уралдаанд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас 603 эцэг эхийн захидал ирсэн байна. Та бүхэнд эцэг эхийн шилдэг захидлуудаас толилуулж байна. Сайн байна уу? Дэлхийн нийтийг цочроосон энэ аюулт цар тахлын улмаас дэлхийд даяар хөл хорой тогтоож сургууль цэцэрлэг зогсоод байгаа билээ. Эрүүл биед саруул ухаан оршин хэмээн зөөрөг байдаг ч эхэндээ эцэг их бид эрүүлэл байвал сурахад хизээч оройтхгүй гэж бодож байсан. Харин байдал улмал хэцүү болж эх оронд маань аюулт өвчин зөөвөрлөгдөн ирэхэд үнэхээр түгшүүртэй байлаа. Ийм нөхцөл байдал үүсгэхэд нэрэл хүүхдүүдийн минь хичээл сургууль яана вэ гэх бодол дахин орж ирээд нөгөө теле хичээл нь санаанд орсон. Эхэндээ ч нэг их ач холбогдол өгөөгүй үннийг хэлэхэд теле хичээл гарч эхлэхэд хүүхдээсээ асуулаа ямар хувайга талаар. Гэтэл их хурдан байна. Юу ч ойлгосонгүй. Хурдан ярьдаг гэх мэт тайлбар тавьж байсан. Нэг өдөр хичээлийн хамтран үзлээ. Нэрэл хурдан байна. 5 дугаар ангийн хүүхэд маань талын л тэмдэглэж авч байна. Яавал хичээлээ бүрэн гүйцэд тэмдэглэдэг болох вэ? Яавал хичээлээс нь хоцроохгүй энэ асуудлыг шийдэх вэ гэд нэлээд удаан бодсны эцэст өөрөө шин дэвтэр нээгээд хүүхдүүдтэйгээ зэрэгцээд суулаа. Ингээд хүүхэдтэйгээ зэрэгцэн бичиж тэмдэглэж авлаа. Хүүхдүүдийнхээ тэмдэглэж авсныг өөрөө зориуд үлдээж байгаад дараа нь асуулаа. Хичээл дууссаны дараа хоёулаа хичээлээ ярилцаж дутуу бичснээ нөхөж авах, бие биендээ тайлбарлаж өгөх зэргээр ажиллалаа. Заримдаа маргана, мэтгэлцэн, бүр шийдэл хүрэхгүй бол багш руугаа залгаж асууна. Зориуд үлдээсэн хэсгээ хүүхдээсээ асууна. Энэ мэтчлэн 7 хоногийн хичээлийн хамтраад хүүхэдтэйгээ хийлээ. Нөгөө ойлгохгүй байна, хурдан яриад бичиж чадсангүй гэх гомдол сүүлийн 7 хоногт гарсангүй. Миний санаач баг зэрэг амарлаа. Үүнээс хойш ажилтаа үедээ ухраагаад юм уу, нэтээс хайгаад орхигдсон хичээлээ нөхөөд хүүхэдтэйгээ ярилцаад ажиллажгана. Өмнө нь хүүхдийнхээ хичээлд тэр бүр оролцохгүй, ажилтай байна, даалгавраа өөрөө хийж чадахгүй нү? Багшаасаа асуу гэх мэт багш хүүхд хоёруугаа чигтэг байсан. Цаашид ч хүүхдийнхээ хичээлд хамтран оролцох болно. Улс орон маань ард иргэдийнхээ амар амгалан эрүүл энхийн төлөө цаг наргүй ажиллаж байхад эцэг их бид ч гэсэн ирээдүйнхээ төлөө хичээх хэрэгтэй гэдгийг ухаарлаа. Хүүхэдтэйгээ хэр их хамтран ажиллана, хэр их дэмжиж урам хайрлаж туслана, хүүхэд маань түүний хэрээр урагш ахиж байна. 139-р сургуулийн 5-ын Б ангийн сурагч Б. Отхон Сүрэнгийн ээж Нинж Мядаг.